Авокадо жимсийг одоо нэлээд зөөлрөөд удаан болцсон байгаа жимсийг нь хэрхэн 2-3 сар цоо шинээр нь хадгалах аргыг заагаад өгье. Өөрийнхөө хөрөгчнийхөө хөлдөгч нь хийнэ. Тэгэл 2 сар 3 сарын дараа эргээд хэрэгэлсэн ч гэсэн цоо шинээрээ байж гин гэсэн үг. За тэгвэл авокадо жимсийг худалдаж авахд ингээд хитрхи одоо болоогүй хав хатуу байдаг штэ. Тэгвэл түүнийг яаж хурдан болгох вэ гэхээр өөрийнхөө гэрэл тусахгүй, ийм дотор гэрэл тусахгүй, нар тусахгүй харанхуй шкаф руу, галтгооныхоо шкаф руу 1-2 хоног хийгээл тэгэл идэхэд үнэхээр бэлэн гоё авокадо бэлэн болчдөг. За мөн авокадо жимсийг яг дэлгүүр дотор ороод ялгаж авахтаа болохоор энэ дээдлийн толгойг нь ингээд аваад үз. За тэгэнгүүт энийг аваад үзэхээр энд одоо жишээлбэл нэлээд цайвар ногоон өнгөтэй байгаа. Тэгэхээр хитрхи цайвар ногоон өнгө бол арай болоогүй байгаа гэсэн үг. За яг нэг юм гоё ногоон өнгөтэй бол яг идэхэд бэлэн болцсон байдаг. Тэгээ ингээд жоохон зөөлөн гадналаас хар ногоон өнгөтэй болчдөг. За бүр нэлээд энийг онгоолохоор хав хар өнгөтэй харагдвал ерөөсөө тэр авокадог авч болохгүй, муудцсан байна гэсэн үг доторх нь.